За сайн байцгаана уу? Та бүхэнд орой минь хүргэе. Гадаад дахь монгол хэлний багш нар зориулсан мэргэжил арга зүйн цуврал сургалт 3 уран чимэг багш төлөөний үг сэдвээр өнөөдрийн лекц сургалтыг ярина. Орноо. За. Сайн байцгаана уу? Сар уулзаагүй баг мартах шахлаа гэх. За. Дорж тэрэн багшийн хичээлийг урагшин орж байгаад би хувьдаа бас баяртай байгаа. Ягаад гэвэл хүүхдийн тархины хөгжлийн талаар тэгээд нас насны онцлог тэгээд одоо жишээлбэл ярих чадвар, сонсох чадвар, хүлээж авах чадвар талаас нь ярьж байгаа учраас би тэрэнд ерөөсөө дургуутсахгүй байгаа. Харин ч миний хичээлийн урд орж байгаа нь бас та нарт суур болж өгч байгаа гэж бодоод бас тэрэнд их дуртай байгаа. Би өөрөө ч гэсэн бас миний урдуур ороосоо гэж бодож байсан. За тэгээд өнөөдрийн хувьд бол төлөөний үг гэсэн том сэдвийг тэгээд хэрхэн заах уу, юунд нь анхаарах уу гэдэг талаас мэдээж хэрэг төлөөний үгийн сэдв бол том сэдв тийм ээ. Та нар мэдж байгаа. Энд чинь баг одоо нэг хичээл байхгүй, нэг нь задраад 3 4 хичээл, 5 хичээл жишээлбэл юунууд чинь биеийн төлөөний үг гэх чинь л одоо тий ялгал болгоноороо ч баг л хичээл болж чадна шүү дээ. Тэгээд асуух төлөөний үг чинь мэдээж хэрэг нэг хичээл болоод зөвхөн танилцуулаад заагаад орхихоос гадна цаана давтлах хичээлтэйгээ нийлэхээр хэдэж болж болно. Тэгээ өнөөдрийн хувьд бол энэ төлөөний үг гэсэн ерөнхий том сэдвээсээ за анхан төвшөнд одоо анхан шатнд гэх үедээ тийм ээ. Алийг нь одоо заагаад эзэмшүүлээд суралцагчид хэрвээ хэрэглэж чадчихвал санаа амарч болох юм багш. Юун дээр нь анхаарахын аль нь одоо гүнзгий төвшөнд нь юун дунд төвшөнд нь аль нь байвал орж ирвэл зүгээр байдгийг гэдэг талаас нь л одоо та нарт тайлбарлах санаатайгаар бэлдсэн. Та нар харж байхад энэ бол мэдээж одоо багш нар мэдж байгаа бүгдээр их том сэдв тийм ээ. За тэгээд нэгтгэж авдаг шалтгаан нь мэдээж хэрэг өдөр болгон хичээл зааж чадахгүй юм чинь. Тэгээд та нар өөрсдийнхээ ажил дээр байнга хэрэглэж байгаа учраас бас нарийн юмнуудаа мэдээд авчвал тэрийгэ дэлгэрүүлээд явах боломжтой л гэж үзэж байгаа. За өмнө бид нэр асуух төлөөний үгээ ямар ч байсан дангаар нэг удаа ярилцаад зөвлөгөөгөө өгчихсэн. Тийм ээ хаалттай нээлттэй асуулт гэдэг талаас. За өнөөдрийн хувьд болохоор биеийн төлөөний үг, заах төлөөний үг. За тэгээд мөн дээрэс нь өөрийн төлөөний үг, ялах төлөөний үг, тодорхойгүй төлөөний үг гэсэн энэ 5 сэдвээс одоо ямар үгнүүд нь голчлон хэрэглэгддэг, өргөн хэрэглэгддэг, юун дээр нь анхаарах ёстой юм бэ гэдэг талаас нь зааж зөвлөгөө өгье гэж бодож байна. Миний заах гэж юу байх вэ? За нэгдүгээрт нь болохоор биеийн төлөөний үг тэн ялгалаараа авах шаардлагатай. Энэ дээр болохоор жишээлбэл жинхэнэ нэрийн тэн ялгал дээр хичээл дээр болохоор яг одоо биеийн төлөөний үг дангаараа орж ирдэггүй. Би өмнө та нарт нэг шар ногоон 2 хуудас үзүүлсэн. Тэгээд яг нэг анхан шатны жинхэнэ нэрийн тэн ялгалыг зааж явах тохиолдолд бол ихэнхдээ биеийн төлөөний үг нэрлэхийн тэн ялгал дээр их хэрэглэгддэг. Мөн өхөрших дээр арай бусад тэн ялгалаас ахиу хэрэглэгдээд байх шиг байдгийн. За тэгээд өнөөдрийн хувьд бол одоо биеийн төлөөний үг үйлбэрт одоо ямар үүрэг гүйцэтгэдэг юм бэ гэдэг талаагаа одоо тодруулаад тэгээд цааш нь явъя да. За өгүүлбэртгүүний үүрэг гүйцэтгэдэг хүн болгон мэдж байгаа тийм ээ. Нэрлэхийн тэн ялгал дээр байгаа тохиолдолд ихэвчлэн өгүүлбэртгүүний үүрэг гүйцэтгэнэ. Бидний нэг анхан шатны төвшөнд ярьж байгаа учраас за өгүүлбэртгүүний үүрэг нэрлэхийн тэн ялгал дээр байгаа бүх төлөөний биеийн төлөөний үг манд гүйцэтгэнэ. За мөн тодтголын үүрэг гүйцэтгэж байгаа энэ харьяалахын тэн ялгал дээр байгаа биеийн төлөөний үг тийм ээ. Миний ном, таны гэр, түүний гэр гэдэг ингээ явахад тодтголын үүрэг. Мөн өгүүлбэрт тусгатхан гишүүний үүрэг гүйцэтгэнэ. Шууд бус тусгатхан гишүүний үүргийг гүйцэтгэж байгаа. Та нар мэдж байгаа юм. Заахын тэн ялгал нь шууд тусгатхан гишүүний үүрэг гүйцэтгээд бусад тэн ялгалууд нь болохоор шууд бус тусгатхууны үүрэг гүйцэтгэж байгаа. За мөн гишүүн өгүүлбэртгүүний үүргийг
харьяалахын тялгал дээр буюу заахын тялгал дээр байгаа биеийн төлөөний үг гүйцэтгэж болно. Жишээлбэл хойно бас дахиад өгүүлэн намайг ирснийг чи мэдсэн үү гэхээр энэ заахын тялгал дээр байж байна. Миний ирснийг ахад хэлээрэ гэх юм бол тийм ээ. Миний гэдэг нь бишээ өгүүлрийнхээ өвлөгтний үүргээр орж байгаа. За энэ бол ерөнхий юм. Тэгээд эндээс одоо хичээлээ заахтаа өнөөдөр би одоо өгүүлэгдэхүүний үүрэг гүйцэтгэж байгаа биеийн төлөөний үгийн тухай ярьж байна уу? Эсвэл миний зааж байгаа одоо дасгал дээр авч байгаа биеийн төлөөний үг маань тодтгол дээр байна уу гэдгийг анхаараад тэгэл дэлгэрсэн одоо тэрэндээ тохирсон дасгалын ажлуудыг аваад явж болох юм байна. За ингээд цааш нь наривчлаад ярина. За өмнө би та нарт үзүүлжсэн хүснэгтэр тийм ээ тэр хүснэгтээс ялгаатай нь бол яг энэ асуултуудыг яг өгсөн байгаа. Тийм ялгалыг ер нь жинхэнэрийн тийм ялгалыг зааж явах явцад нэг бидний нэг баримтлагдаг арга бол асуулт сайн сонсоо. Тэр асуулт чинь чамд одоо ямар тийм ялгал дээр нэр үгээ жинхэнээрээ эсвэл одоо биеийн төлөөний үгээ хуурахыг чинь одоо түлхүүр болж өгнө. Түлхүүр нөхцөлийг тэнд өгнө гэж их хэлдэг. Тэгээд тэр гадныхан ч гэсэн хинээс гэж ивэл эс авах юм байна шүү гэл тийм ээ. Хинтээ гэвэл Т гэдгийг барьж чадж байгаа оюутан бол эргүүлээд одоо доржтоо гэд тэрэн дээрээ нөгөө нөхцлөө залгана гэдгийг ингээд мэддэг учраас бас энэ асуултыг бол ер нь орхигдуулж болохгүй багш нар. Заавал асуултаа бас их хамттан авч яваад дасгал ажил дээр ч гэсэн үгээ өгөө тэрэнд нь тохирсон асуултуудыг бичүүлэх барих дасгалыг их сайн хийж явах хэрэгтэй. За ингээд биеийн төлөөний үгтийн ялгал дээр ганцтай олон тоогоороо байж байгаа. Энэ хүснэгтийг бол би өмнө хэлжсэн нөгөө дузаан цаасан дээр манайх бол 120 грамын цаасан дээр хийгээд тэгээ энэ хүснэгт бол нэг оюутанд ашиглагдаад дуустдаг юм биш юм. 10 жил ч хадгалж хэрэглэж болно. Хэдэн зуун ч одоо оюутанд хэрэглэгдэж болох учраас энийг бол яг тийм биетэй үзүүлэн болгоод багш яг ингээд гарын дор А4 цаас нь илүү тохиромжтой. Яагаад гэвэл цөнглөөд явхад амар нэгэн газар байрлалын солио тавихад амар нэг өдөр хаалган дээр тавьж болно, нэг өдөр цонгон дээр тогтоож болно. Тийм учраас нэг тиймэрхүү байдлаар тэгээ манай нэг баримтлагдаг зарчим бол жинхэнэ нэрийн ялгалын яг л тэр нөгөө шар цаасан дээр байнга одоо энэ сургууль бараг 28 жилийн турш тэгж хэрэгэлсэн байх. Биеийн төлөөний үгийг бид нэр дандаа ногоон цаасан дээр хэрэгэлдэг. Тэгээд энэ нэг нь яг сурч байгаа оюутан бүрд хүснэгтээр өгчдөг. Тэгээд энэ тийм ялгал дээр нөгөө суралцагч маань үнэхээр гарцаагүй болсон тохиолдолд энийг одоо авчрахгүй байж болно. Тэр хүртэл нь одоо хэдэн сар ч энийг үргэлжлүүлээд аваа явж болдог нэг юм хүснэгт байгаа. За цаашлаад одоо энэ нэрлэхийн ялгал дээр ганцтай байж гэн энд бол нөгөө биднэрт нөгөө тийм ялгал гэж ярихаасаа илүүтэй 3 бие их сайн ойлгуулдаг. Нэгдүгээр биегээд мэдээж хэрэг хэлний биш хүмүүс нь мэдэхгүй гэж боддог ч юм уу хүүхдийг одоо энэ юу мэдэх вэ гэдэг байдлаас нь ерөөсөө тэгж өгөөсгөж болохгүй. Тийм учраас нэгдүгээр бие гэдэг бол ер нь ярьж байгаа хүн юм өгүүлж байгаа хүн тэрийг бол нэгдүгээр бие гинэ. Тийм ээ энэ нь бас бидний олон тоон болохоор бид байна. Хоёрдугаар бие гэж хэлээд байгаа юм бол сонсогчийг хэлж байгаамаа. Одоо миний ярьж байгаа юмыг сонсож байгаа хүн чи бол миний ярьж байгааг сонсож байна. Тэгэхээр одоо чи бол хоёрдугаар бие юм гэдэг. Заавал энэ нэгдүгээр бие, хоёрдугаар бие, гуравдугаар бие гэдгийг их сайн ойлгуулчихаар дараагийн хичээлд энэ хэрэгтэй. Зөвхөн өнөөдрийн энэ хичээлд биш. Тийм ээ. Тэгээд 3 дугаар бие гэхээр нөө үүлэнд өртөгчийг хэлнэ. За чи дээр ярьж гин бит хоёр хэний тухай ярьж гин? Аавын чинь тухай ярьж гин. За тэгэхээр аав чи юу байх нь вэ? Энэ бит хоёрын харилцан ярианд энэ өртөгч нь байх нэ. Тэгэхээр энийг бол одоо хэлэнд бол 3 дугаар бие гэдэг юм гэдгийг сайхан тайлбарлаад иймэрхүү жижиг юм дээр зарим багшийн хувьд бол цаг алдаж байгаа юм шиг яарад эсвэл энэ бол одоо тийм чухал юм биш гэж бодоод алгасах юм уу тайлбарлахгүй өнгөрөх эсвэл миний энэ хүн ямар мэддэг гэдэг юм уу тийм ээ хэлний биш юм чинь иймэрхүү байдлаар орхисон тохиолдол зөндөө байдаг ч гэсэн явандаа дараагийн хичээл тэр нь ер нь төвөг учруулдаг. Тийм учраас бага гэлтгүй нэг хичээл дээр 10 удаа хэлэхгүй ч гэсэн нэг хичээл дээр 1 удаа хэлээд одоо дараагийн хичээл дээр хэлэхгүй байж байгаа 3 дахь хичээл дээр нэг эргээс эргэн сануулдаг ч юм уу. Иймэрхүү байдлаар явах
Тухайн суралцагч маань бас мэдлэгэнд хэлжил байх ёстой. Тийм учраас тэрийг бол орхихгүйгээр явж байгаараа л гэж ингэж хэлэх гээд байгаа. За энэ дээр бол одоо биеийн төлөөний үг маань ганц тоон дээр байж байна. Дараа нь олон тоон дээр байж байгаа. За тэгээд энэ дээр бас олон тоон дээр нэг л авч байгаа юм чинь бид та нар тэд гэхээсээ гадна монгол хэлэн дээр бас биеийн төлөөний үгэн ашиглаад олон тоон дээр яаж ярьдгийг бас орхигдуулж бас болохгүй. Гэхдээ энэ хоёр бол нэг өдөр орохгүй л дээ хичээлийн хувьд бол жишээлбэл бид та нар тэд гээд ингээд нэг олон тоон дээр нэг өдөр ганцтай олон тоогоо заалаа гэх чинь нэг 2 өдрийн дараа ч юм уу эсвэл дараагийн давтлах хичээл дээр нь тэгвэл одоо энэ олон тоон дээр ярихдаа та бид хоёрыг би та хоёр гэж ярих юм уу? Та бид хоёр гэх юм уу? Тийм ээ. Эсвэл та тэр хоёр гэх юм уу? Тэр та хоёр гэж хэлэх юм уу? Энийг нь бас одоо нөгөө орхигдуулахгүйгээр бас нэг хамтд нь аваад явж байгаа. Жишээлбэл нэг дасгал 10 өгүүлбэртэй байлаа гэж бодоход тэндээс одоо 60% нь яг бид та нар тэд гэдгээ авсан байвал нөгөө та бид хоёр тэр та хоёр тэр бид хоёр гэдэг энэ дасгалууд нь өгүүлбэр нь бас нэг 3 4 ч юм уу ингээ хавчуулаад яваа. Тэгэхгүй бол нөгөө хүн чинь нэгэнтлэг хэлэнд суралцж байгаа хүн учраас яг нөгөө өөрийнхөө мэддэг хэлний хэмжээнд яриад байх тохиолдлууд байдаг учраас энэ дээр ингэж анхааруулах үүднээс энийг оруулж өгсөн. Тэгэхээр та нар юу гэж ойлгох вэ гэхээр миний энэ хүснэгтэн дотор байж байгаа өгүүлбэрүүд бол одоо жишээлбэл биеийн төлөөний үг олон тоо зааж яхад энэ хамтдаа явахгүй. Би өмнө хэлсэн төлөөний үг гэсэн энэ том сэдвийг багцлаад жоохон тэрэн дундаас юунд нь илүү анхаарах юм бэ гэсэн хэсгүүдийг сонгож авсан учраас ингээд олон тоон дээр нь хамтцгаад өгсөн байгаа. За харьяалахын тиалгал дээр байж байна. За тэгээд энэ тиалгалуудыг явахдаа өмнө нэрлэхийн тиалгал дээр бол зөвхөн би бид та нар тэр тэд гэд байжсан бол дараагийнх нь тиалгал дээр ороод ирэхээр энэ шууд миний гэд ингээд явах нь бас зарим нэг тохиолдолд ялангуяа бага насны хүүхдүүд дээр бол жаахан толгойг нэргүүлсэн бас нэг бэрхшээх тийм нэг шалтгаан болж магадгүй. Тийм учраас монгол хэлний биеийн төлөөний үг бол хэд хэдэн одоо үндэстэй тийм ээ. Тийм учраас би гэдэг маань одоо минь үндсээрээ бас байдгаа. Тэгээд энэ миний тийм ээ та таны тэр түүний гэд ингээд хувирч байгаа юм байна гэдгийг харуулахын тулд дээр нь асуултын тавиад тийм ээ хэн гэдэг асуулт нь хэний болохоор нөгөө би миний таны түүний болоод явж байгаа юм байна гэгээд ингэж яг бодтойгоор нүдэнд нь үзүүлж харуулж явах юм бол хүмүүсийн ой тогтоолтонд илүү одоо найдвартай баттай сууж тогтож өгдөг. Хэрвээ тэгээгүй зүгээр шууд одоо миний гэж эхлээл миний нь хаанаас гараад ирвэ? Энэ яагаад ийм болчихвоо гэдэг ингээд хүн чинь бас хайх, эрэх. Хэрвээ тэгсэн тохиолдолд бол хэрвээ та нарын дасгал дээр тэр би нь одоо миний болж байгаа тохиолдол байхгүй бол нөгөө ногоон хүснэгт маань биднэрт эргээд тус болно. За энэ тараараа нэрлэгтэр би байсан байна. Одоо харьяалах болохоор минийх болоод ирж байгаа юм байна гэх тийм ээ. За энэ хүснэгтэн дотор байгаа италикаар хийсэн хэсэг нь болохоор нөгөө гишүүн өгүүлбэрийн өгүүлбэртгүүн нь харьяалахын тиалгал дээр байгаа тохиолдлууд байгаа. Энэ бол ер нь дундын дунд төвшин орчинд орж ирнэ. Анхан шатанд бол ерөөсөө ингэж жишээ авч болохгүй. Хэрвээ биеийн төлөөний үг харьяалахын тиалгал заах гэж байгаа багш бол тэр өгүүлбэрт одоо авч байгаа дасгал номоос сонгож байгаа өгүүлбэрүүд чинь ийм нийлмэл өгүүлбэр ерөөсөө оруулж болохгүй шүү. Энэ бол зүгээр л одоо би ажлаа жаахан товчлох гэж та нарт бас одоо юм үлдээлгүй төвхтэй хэсгүүдийг хэлж өхийн тулд ингээд наашин татаад оруулчихсан. Гэхдээ италикаар оруулсан байна. Энэ миний таны түүний гэдэг өгүүлбэрийг бол анх шатанд хийхгүй нэ гэж ойлгож байна. За энийгээ бол багш нар бас яг өөрсдөө бол мэдж байгаа шүү дээ тийм ээ. Хичээл зааж байгаа улсууд бол энэ байдал бол заавал тохиолддог. За харьяалахын тиалгал дээр олон тоон байж байна. За тэгээд энэ дээр мөн ялгаагүй бидний гээд тэдний гэдэг та нарын гэдгүүд нь дандаа гишүүн өгүүлбэрийн өгүүлбэртгүүн байгаад
энэ гол өгүүлбэрийнхээ үйл хүнтэй харьцаж байгаа энэ жишээнүүд байгаа. За энэ дээр мөн л адилхан нөгөө бид гэдгээс бидний та нараас та нарын тэдний гэдэг нь ингээд одоо хувраад явж байгаа юм байна гэдгийг харуулахын тулд одоо бидний одоо заа харгын нэг арга барил шүү. Тэгвэл шууд ингээд тулгаад ийм болсон гэхгүйгээр монгол хэл бол аяндаа олон нөхцөл дагавартай тийм учраас ингээд хувирч өөрчлөгдөж байгаа гэдэгт нь дасгах үүднээс энэ эхний хичээлүүд дээр бол байнгын энэ дагаатай явж байгаа. За хөршийн диалгал дээр байж байна. За нөгөө л би та тэрийгээ бас орхиогүй би гэдгүүдээ бас орхиогүй ингээд ирээд явж байгаа тохиолдолд бол биеийн төлөөний үг тий ялгалаар хувраа дууснаа гэдэг чинь энийг бүгдийг хэрэгжилж чадж байгаа хүн гэдэг бол ер нь дунд түвшнээ дахиад дотор нь 3 хуваалаа гэхэд дундын одоо анхан шатны түвшинд гарцаагүй очиж байгаа. Яагаад гэвэл жинхэнэ нэрээ бүх тий ялгалаар зөв хувиргаа зөв хэрэгжилж гэн. Дээрээс нь биеийн төлөөний үгийг ямар ч алдаа мадаггүй хэрэгжилж байгаа хүн бол хэрвээ танаас суралцагч тийм бол одоо энэ суралцагчийн тухайд бол ерөнхийдөө айх айдасгүй болж болно. Хаан ч явсан энэ хүнд өөрийгөө илэрхийлээд өөрийгөө ойлгуулад бусдын ярьсныг бүрэн ойлгоод тийм ээ ямар нэгэн тийм буруу ойлголт авахгүй, буруу ойлгуулахгүй эргэлзээгүйгээр өөрийгөө ойлгуулж бас ойлгох чадвартай болж байгаа учраас энэ тий ялгалуудыг ингэж өгтөө ингээ ганцаарчилж өгч байгаа ч гэсэн заавал энийг хавсраад явбал дээр юм шиг санагддаг. Та нарын заах арга дээр бас арай өөр байж болно. За мөн энэ тий ялгалын бүснэгтийг нэгэнд өгч байгаа учраас одоо жишээлбэл та надад ном өгсөн гэдэг надад гэдэг нь шууд бус тусагдахгүй байж дараа нь бас нэг надад таны ном байна гэдэг одоо цаг дээр байна байхгүй бас хэрэггүй хоёр дээр өгүүлэгдэхүүн дандаа нөгөө хөршийн ялгал дээр хувирдаг тийм ээ. Тэгэхээр энэ хоёр бол нэг хичээл биш. Эхний төвшөнд нь бол анхан төвшөндөө болохоор дандаа та надад тэгсэн, та надад үг хэлсэн, тэр надад тэгсэн, би танд тэгнэ, та түүнд ингэсэн ингээд зүгээр энгийн өгүүлбэр хийн. Асуух өгүүлбэр байж болно, энэ үүсэх өгүүлбэр байж болно, батлах өгүүлбэрч байж болно. Гэвч дараагийн нэг давтлах хичээл гэж биднэрт нэг юм байдаг. За хөршийн ялгалаа давтах боллоо. Одоо яах юм? Дахиад нөгөө өмнөх би танд ном өгсөн, би танд ном өгөөгүй гэдэг үгнүүдээ яг тэр өгүүлбэрийн бүтцийг дахиад хэрэглээд байвал мэдээж хэрэг ууйтах хэрэгтэй. Тийм байдлаас нь одоо залхаахгүй тул арай нэг өөр илэрхийлэмжүүдийг, арай нэг өөр утга илэрхийлэх тийм боломжуудыг ингээд өгөхөөр өөрөөр хэлбэл тэр хүний чинь мэдлэг тэлээд одоо өгүүлбэрийнх нь юу гэдэг вэ нөгөө бүтцийн хөгдөж тэр агуулгын хөгдөж тэр одоо дэлгэрч өгч яах гэсэн үг. Тэгээд өөртөө юм байгаа байхгүй хоёрыг ингээд илэрхийлж чадаад ирэхээр тухайн суралцагч гэсэн бас өөртөө ихтэй болж эхэлдэг. Тэгвэл энийг ингэж хэрэглэснээр ямар байдалд орох вэ гэхээр эн чинь өстой байнгын хэрэглээний юм байна шүү дээ. Энэ биеийн төлөөний үгийг тий ялгалаар хувиргаа сурна гэдэг чинь надад үнэхээр ач холбогдолтой юм байна, ашигтай юм байна гэдгээ илүү ойлгоод ирнэ. Тэгэхээр бидний хувьд бол биеийн төлөөний үгийг хөршийн ялгал дээр давтлах хийх явцтай. За өнөөдөр давтна. Гэхдээ бид нэр шинэ юм сурнаа. За тэгээд танд байна, надад байна, түүнд байна, байхгүй гэж ингээд хэлээд гэхээр баярлал өөрийнхөө одоо гэр бүлийн тухай яриад өөртөө байгаа юмнуудыг гаргаж ирж байгаа л үзүүлээд эн чинь л яг тухайн хүнд одоо хэл сурч байгаадаа баярлсан, итгэсэн тийм сайн сайхан сэтгэлийг төрүүлж чадчихна гэсэн үг. Тэгээд мөн дээрэс нь хэрэгтэй хэрэггүй хоёрыг яг хөршийн ялгалын бас давтлага маягаар энэ баймж үгийг заагаад тэгээд ирэхээр чинь нөгөө хүн чинь бас илүү сайхан болоод ирнэ. Тэгэхээр энэ надад таны ном байна, надад шинэ ном хэрэгтэй гэдэг энэ хоёр өгүүлбэрийг болохоор хэлцүүг болохоор заавал нэг өдөр өгөхийн шаардлагагүй. Өнөөдөр нь одоо энэ удаад нь надад танд түүнд бидэнд та нарт тэдэнд байна гэдгээ үзчихэд дараагийнх нь хичээл дээр нь за өнөөдөр шинэ юм заана гэж хэл. Тэгээ хэрэгтэй хэрэггүйг сурна гэнэ. Хэрэгтэй хэрэггүйг яаж одоо хэрэглэдэг юм бэ? Илэрхийлдэг юм бэ Монгол хэлэн дээр гэдэг.
За тэгээд энэ их амархан. Одоо та нар сурчсан байгаа. За тэгээд одоо надад танд түүнд гээд өгүүлбэртгүүнүүдэд биччихээр хэрэгтэй хэрэггүй гэдгийг одоо төгсгөлд нь бичнэ. Тэгээд төгсгөлд нь бичээд хэрэгтэй хэрэггүй гэхээр за чамд юу хэрэгтэй вэ? Гэт одоо тухайн суралцагчийнхаа хүүхдийнхаа яг сайн мэддэг хэлээр нь асуухгүй. Тэгэхээр тэр хүүхд чинь тэр хэлээрээ өөрийнхөө хэрэгтэй юмыг хэлнэ. За багш тэгэхээр нь нөгөө юмыг нь нөгөө хоёрынхоо дунд оруулаад биччихнэ. Надад одоо юу гэдэг pen and pencil and a book хэрэгтэй гэхэд нь хамаагүй тэр үгийг мэддгүй бол яг тэр хэлээр нь бичээл надад тэгэл англиар нь уншиж өгөөл тэгэхэд нөгөө хүн чинь гайхах шүү дээ энэ одоо яаж байгаа юм бол за тэгвэл монгол хэлэн дээр энийг чинь ингээл хэлж өгдөг. Чи надад тийг мэдж байгаа тийм ээ мэдж байгаа. Тэгвэл энэ үгнүүдээ мэддэг бол амархан мэддэг бол одоо мэдээд авах хэрэгтэй хэрэггүй гэдэг ингээл тайлбарлал. Тэгэхээр өөрөөр хэлбэл 3 үе шаттай энэ хичээл бол тэгээд өмнөх нөгөө биеийн төлөөний хөрсгөнд ялгал дээр хувирсан хэлбэр дээрээ л дахиад өгүүлбэртгүүн болгож байгаа 2 өөр хэрэглээг заагаад өгч боломжтой. Тэгээд энэ дээр бол ингээд зэрэгцээд орж байгаа ч гэсэн энэ нэг хичээл гэсэн үг биш шүү. За энэ бол номон дээр та нар харахад бол энэ хоёр яг нэг өдөр ингэж нэг дор ингэж орж ирэхгүй. Би зүгээр хамгийн одоо юу гэдэг хэрэгцээтэй өдөр тутам хэрэг болдог хамгийн эхлээд одоо тэр хөрсгөнд ялгал дээр байгаа биеийн төлөөнийг давтахад ямар одоо хэлцүүг авсарч өгвөл зохимжтой вэ гэдэг талаас нь ингэж оруулж өгсөн байгаамаа. За хөрс дараагийн удаад хөрсгөнд ялгал маань за гараад ирж байна. Хөрсгөнд ялгал олон тоон дээр байж байна тийм ээ. За заахын ялгал дээр за дахиад л энэ маань нөгөө 2 шаттай анхан шатанд бол заахын ялгал шууд тусагдахунд орж ирнэ. Дунд төвшөнд ер нь бол энэ хэсэг маань за нэг дунд төвшөнд л орж ирдэг шүү энэ тусдаа гişүн өгүүлбэр. Тэгээд энэ тусдаа гişүн өгүүлбэрийн өгүүлбэртгүүн заахын ялгалаар хэлбэржж байгаа тохиолдол бол ер нь энэ нөхцөлдүүлэн холбохын гэдэг нөхцөл дээр л энэ гарч ирдэг. Бусад тохиолдолд нь харьяалахын ялгал дээр гарч ирдэг шүү дээ тийм ээ. Жишээлбэл намайг ирэхэд, намайг ирмэгц, намайг ирэнгүүт, намайг ирвэл, намайг иртэл гэдэг энэ хэд дээр болохоор гişүн өгүүлбэрийн өгүүлбэртгүүн заахын ялгал дээр хэлбэрж байгаа. Тэгээд энийг багш өөрөө санаж явал тийм ээ. Энэ бол төвөггүйгээр тэр суурин сайхан тавигдчихсан байж байгаа шүү дээ. Бүх тий ялгалаар биеийн төлөөнийг хуургаас урчсан оюутан бол намаа гэдэг чинь нэрээ заахын ялгал шүү дээ. За тэгээд энэ хэдээр холбогдно л заахын ялгал дээр өгүүлбэртгүүн байх юм байна гэж энэ дунд төвшөнд ордог хичээлүүд шүү энэ италик байгаа байдлууд нь. Анхан шатанд бол анхан шатны дээд төвшөнд гэж хэлээ да. Зарим тохиолдолд дунд төвшний одоо доод төвшөнд бол энэ заахын ялгал ерөнхийдөө явж явах байх гэж бодож байна. Заагдж явах байх гэж бодож байна. За олон тоон дээр заахын ялгал байж байна. Тийм ээ эрэхлээр тэгээд нөгөө өмнө зөвхөн эргэл гэжсэн бол одоо бол гэдэг энэ бие даасан хэлбэрийг нь оруулаад өгч जैन жишээн дээр тийм ээ. За тэгээд ингээд ер нь бол энэ биеийн төлөөний үгийг одоо гişүн өгүүлбэрийн өгүүлбэртгүүн болгоод ашиглаж байгаа хүн бол C1 төвшөнд юм уу? Ер нь за нэг бие даагаад ямар нэгэн сургалтанд хамрагдахаар бүх хэрэгцээтэй мэдээллийг олоод авчихаар болдог энийг эзэмшсэн хүн бол тийм учраас энэ үе шаттайгаар одоо эхлэлийн сайн тавьдсан байхад дараагийнх нь бол төвөггүйгээр одоо заагдаад ойлгуулад явчих болохоор тийм сэдвүүд байгаа. За гарахын ялгал дээр байна. За гарахын ялгалын тухайд бол анхан шатандаа бас л ялгаагүй биеийн төлөөний өгнүүдээ юун дээр явна тийм ээ. Гарахын ялгалаар хэлбэржүүлээд явна. Энэ дээр бол давтлах хичээл дээр нэг сайхан
шин хэрэглээ, шин хэлцүү ороод ирж болдог. Энэ нь бас их тийм нэг юмыг нуршсан байдлаас одоо багшийг одоо гаргадаг нэг сайхан тал. Би нөгөө харьцуулсан зэрэг тийм ээ, хоёр юмыг хооронд нь харьцуулахад монгол хэлэн дээр бол гарахын тиалгалаар хэлбэржүүлдэг. Тэгэхээр энэ гарахын тиалгалын давтлага хичээл дээр тийм ээ, энэ харьцуултыг оруулаад өгвөл шин юм өгж байгаа. Өмнөхөө бас давтж байгаа нэг юм сайхан суралцагчид ч бас их тааламжтайгаар хүлээж авдаг ийм дасгалын төрөл байгаа. За олон тоон дээр бас юу яаж юм тийм ээ. Биеийн төлөө нөгөө олон тоон дээр бас л гарахын тиалгал дээр. За энэ дээр болохоор яг бидний нөгөө нэг төлөөний үгийн дус явж энэ тэднээс өөр танаас бусад гэдэг дээр энэ хойно дахиад тайлбарлагдах учраас энийг ингээд орхий. За энэ харьцуулах юм. Тэгээд нөгөө нэг зарим нэгэн бас энэ нөгөө биеийн төлөөний үгийг тийм ялгалаар хувиргаад явж байхдаа яг тухайн зөвхөн тэр тийм ялгалаар өмнөх үгээ захирдаг, тусгатгуунаа захирдаг үйл өгүүдийг бас авч явж явах хэрэгтэй. Жишээлбэл гуйх гэдэг үг, асуух гэдэг үг тийм ээ, хүлээх гэдэг үг заавал заахын тиалгалаар, гуйх гэдэг үг, асуух гэдэг үг хоёул заавал тусгатгууныг гарахын тиалгалаар, уулзах гэдэг үг нөгөө тэмдэг хамтрахын тиалгалаар тусгатгуунаа захирдаг ч гэдэг юм уу. Энэ үгнүүдийг бол байнга багш дотроо санаж явах хэрэгтэй. Би өнөөдөр одоо чиглэлийн тиалгал зааж байгаа. Тэгвэл зөвхөн одоо тусгатгууныг чиглэлийн тиалгалаар захирдаг үйл үг юу гэлээ. Эсвэл одоо үйлдэхийн тиалгал зааж байгаа бол за зөвхөн үйлдэхийн тиалгалаар тусгатгуунаа захирдаг үйл үг юу гэлээ тийм ээ. Тэр үгнүүдээс нэг хичээл дээр дор хаяж нэг тийм үгийг сонгож авч явах хэрэгтэй. Чадвал хоёр. Тэр хоёр үг нь жоохон ойролцоо утгатай байж болно. Эсвэл бүр эсрэг утгатай бас байвал хүүхдүүдэд нөгөө тогтоохт нь арай дөхөмтөө гэж л харагдтыг. За нэг тийм байна. Энэ дээр болохоор одоо хоёр зүйлийг хооронд нь харьцуулбал гарахын тиалгалаар хэлбэржүүлнэ гэдэг дээр яаж юм. За үйлдэхийн тиалгалыг бол ерөн тиалгалыг дангаар нь заагаад явж байгаа тохиолдолд бол жинхэнэ нэрийн тиалгалыг би өмнө бас тэрэн дээр хэлсэн санагчин жинхэнэ нэр дээр биеийн төлөөний үг эсвэл тусгатгуун хүн байгаа тохиолдолд тийм ээ үйл үг нь үйлдвэрлэх хэв дээр орж ирдэг. Тийм учраас яг бидний хувьд бол жинхэнэ нэрийн тиалгалыг зааж явахдаа эсвэл биеийн төлөөний үгийг тиалгалууд дээр хуургаад зааж явахдаа нэг жаахан орхидог, хоош нь тавьдаг нэг тиалгал байдаг нь энэ үйлдэхийн тиалгал. Яагаад гэвэл энэ нөгөө үйлдвэрлэх хэвтэй заавал хавсардаг учраас бид нар харин энийг орхиод энд хичээл дээр юу авдаг гэхээр жишээлбэл би модоор ширээ хийсэн, би харандагаар бичиж байна. Энэ хэмжээнд нь орхиод үйлдвэрлэх хэв заахтаа биеийн төлөөний үгийг нь үйлдэхийн тиалгалаар хэлбэржүүлж зааж өгдөг. Тэгээд ч өмнөхөө тайлбарж хэлдэг. За тэрэн дээр бид нэг ийм юмыг орхигдуулсан байгаа. Энэний шалтгаан нь хэрвээ биеийн төлөөний үг тусгатгуун болоод үйлдэхийн тиалгалаар хэлбэржсэн тохиолдолд бид нэр үйл үг дээр нь одоо өөрөө үлдэх биш бусдаар үйлдвэрлэх хэлбэр дээр хэлдэг юм аа. Тийм учраас бид нар энийг орхигдуулсан байгаа гэл тэгэл олон сайхан тийм амьдралтай нь холбоотой хүн бүхний амьдралд одоо тохиолддог тийм тохиолдлуудаар илүү жишээ аваад тэгээд энийг ингээд баяжуулаад заахаар хүмүүсийн хүлээж авах нь илүү тааламжтай, амархан ойлгуулж болдог. Гэтэл хүний амьдралд хэрэглэгддэггүй тийм жишээ байх юм бол энийг ойлгоход маш хүнд. Тэрний оронд та үсээ зассан уу? Та үсээ өөрөө зассан уу? Таны үсийг хэн зассан бэ? Тийм ээ. Гэх мэт ингээд дөхүүлэх асуултуудыг тавьсаар байгаад тэр хүн нөгөө үсээ засахдаа өөр хэн нэгэн хүнийг заавал хэрэгэлдэг
гуйдаг, асуудаг гэдгийг ингээд өөрсдөр нь ингээд гаргуулж ирж байгаад тэгээд энэ тохиолдолд бид нар яг энийг хэрэгэлдэг юм аа. Үйлдвэрлэх хэвийг хэрэгэлдэг. Үйлдвэрлэх хэвийг хэрэгжилж байгаа бол та тусгатхуун дээрээ үйлдэхийн тялгалаар хэлбэржүүлэх ёстой гэл. Тэгээд машинтай эрэгтэй хүмүүс байвал тийм машин техникийн талын яриаг өрнүүлээд, эмэгтэй хүн байвал одоо ус тэгэл хувцас хийх л тэгээ гэрийн ажил хийх тиймэрхүү эсвэл гэр бүлтэй хүүхдүүдтэй хүн байвал бүр тусд нь аваад та одоо Даниэлаар юу хийлэгдэв, та Лукаар юу хийлэгдэв, нөгөө хүүхдүүдийнх нь нэрийг бүр ингээд ашиглаад жишээл та нар хүүхдэд зааж яах гэх чинь чи ааваараа юу хийлэгдэг вэ? Ээжээрээ юу хийлэгдэг вэ? Эгчээрээ юу хийлэгдэг вэ? Тэд нар дандаа өөр тийм нэг даалгавартай л голдуу тэгээ төрөлжүүлчихсэн юм шиг тохиолдлууд ер нь гэр бүл байдаг шүү дээ. Тэгэхээр ийм талыг нь илүү ингээд багш одоо осгоотойгоор гэдэг юм уу? Нарийн ажиглаад гэдэг юм уу? Тэнийг нь мэдээд тийм амьдралтай юмнуудыг энэ үйлдэхийн тялгал дээр биеийн төлөөнийг үйлдэхийн тялгал дээр тайлбарлаж байгаа тохиолдолд ашиглах юм бол одоо арай төвөггүйгээр ойлгуулна. Ер нь ихэнхдээ л төвөгтэй мэд санагддаг. Зарим багш нарын хувьд бол үйлдвэрлэх хэв ороод ирэхээр за би ормооргүй байна ч гэж хэлж яадаг. Нөгөө багшигаа та орчих гэдэг юм тохиолдол байдаг. Шалтгаан дээр багш мэдэхгүй дээ биш зүгээр жишээ авч байгаа юм, сонгож байгаа юм, хичээлийнхээ бэлтгэлийг яаж одоо өмнөх хичээлтэйгээ холбох уу, яаж өөрсдөр нь гаргуулж ирэх үү гэдэг дээрээ л жаахан төвөгшөөсөн тал байдаг магадгүй. Тэрнээс багш нар болгон энийг бол энэ сэдвийг бол заана л да. За би тэгээд энэ дээр бичсэн өгүүлбэрүүдэд ерөөсөө та нарт уншиж өгөхгүй байгаа шүү. Та нар дараа нь дахиад харж болох байх. Эсвэл би тэгээд явах юм бол миний хийх юм бүр сунжраад явчих байх гэж бодож байна. Уншуулах ёстой юу? Яавал зөв юм болов? Ийм байна. За эргээд дахиад энэ дээр ажиллацгааж болох байхаа. За энэ бас дахиад үйлдэхийн тялгал байж гэн тийм ээ. Тэд биднээр ахад юм явуулсан. Бид та нараар олон юм заалгана. Та нар тэднэр битгий тоглол гэдэг юм уу тийм ээ? Тоглох гэдэг үг байлах чинь ямар нэгэн нөгөө тоглож байгаа тоглоомын хэрэгсэл мэргэслийн үйлдэхийн тялгал дээр өмнө байсан тийм ээ. Бөмбөгөөр тоглох, ширээний тенсээр тоглох гэжсэн бол одоо энэ дээр хүнээр болоод ирлээ. Тэгэхээр ямар утга гарч ирэх юм бэ? Гэт нөгөө оюутнууд ч бас эргэлзэн тэгээд тэрэн дээр нь дөрөөлөөд сайхан тайлбарлаад энэ монгол хэлний нэг илэрхийлэмжийг шинээр тайлбарлаад өгчих бас боломжууд гарч ирдэг. За хамтрахын тялгал энийг онцлог байдаг тийм ээ. Хамтрахын тялгал дээр ганцтай тийм ээ. Биеийн төлөөний үгийг зааж байгаа тохиолдолд зүгээр наснаас хамаарч болно. Хэрвээ хүүхдүүд чинь одоо суралцагч нар чинь нэг 7-8 настай тэрнээс дээшээ бол за ганцаараа хийдэггүй заавал өөр хэн нэгэнтэй хамтарч хийдэг тийм үйлдэлүүд юу байна вэ гэдэг талаас нь асуугаад үйл өгнүүдийн өөрсдөөс нь сайхан гаргуулж ирж болно шүү дээ. Жишээ нь ярилцах, уулзах. За тэгэл нөгөө додолдох хүүхдүүд бол тоглоомдод додолдож болно. Улаалдаж болно тийм ээ. Тэгээд тэдний үгийг тэднэр гаргуулж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр амьдралтай л холбох гэдэг юм. Яг өөрийнх нь амьдралаас гаргуулах гэдэг. Тэгэхгүй бид нэг түүх өгүүлбэр авдаг ч юм уу нэг янз бүрийн дасгалуудаас авчих юм бол тэр нь яг тухайн хүүхдтэй холбоотой юм байна уу? Дээрэс нь одоо мэрэгжлийн одоо хүмүүс мэрэгжилтнүүдтэй орж байгаа жишээлбэл бидний хувьд бол янз бүрийн эмч нартай ордог хүүхдийн эмч, зүрхний эмч тийм ээ. Эмэгтэйчүүдийн эмч, мэс засалч гэл янз бүрийн тэгээ бид нар насанд хүрэгчтэй орж байгаа тохиолдолд бол миний суралцагч ямар мэрэгжилтэй хүн бэ гэдэг дээр нь илүү бас төвлөрдөг бид нар. Тэгээд одоо нөгөө авч байгаа дасгалаа, авч байгаа үйл үгээ тэрнтэй нь холбож заадаг. Зөв хүүхдүүдтэй тоглож байгаа зааж байгаа тохиолдолд бол ажиллаж байгаа тохиолдолд та нар бол хүүхдийн тоглоомыг бодох хэрэгтэй. Хүүхэд гэртээ юу хийдгийг бодох хэрэгтэй. Хэдэн настай вэ гэдгийг бодно тийм ээ. Гэх мэт одоо тэр талаасаа бодолцож жагаад өөрсдөр нь тэгж одоо 2-оос дээш хүн хийдэг хамт хийдэг тийм үйлдэлүүд
юу байна гэдгийг асууж болно шүү дээ. Тэгвэл энэ гэж хүүхдүүд чинь хөөрхөн уралдаад л ярина. Тэгэхээр тэр үгнүүдийн самбарт бичиж байгаа. Дараа нь асуулт чи хинтээ ярилцсан бэ? Чи хинтээ ирсэн бэ? Тийм ээ. Чи хинтээ зодтолцсон бэ? Ахтайгаа зодтолцсон хүүхд байж болно шүү дээ. За гэх мэт одоо үгнүүдийг сонгож авахдаа энэ нөгөө хамтлагийн тялгалын нэг сайн тал нь нөгөө хүүхдүүд учраас тэр талаас нь ярьж байна. Зүгээр том хүнд бол мэдээж хэрэг бас шууд өгөх тохиолдол бас байж болно шүү дээ. Хамт гэдэг үгнүүд дээр дөрөөлж байгаад энийг аваад заах бас боломжтой. Ийм тялгал байгаа. Энэ бол нэг тийм төвөгтэй тялгал биш тийм ээ. За зүгээр анхааруулах юм нь бол ганцаар хийдэг үйлдэл дээр энэ хамтлагийн тялгал явахгүй. Хамтлаг хийдэг юмыг л хийгээд байгаараа л гэсэн санаагаар. За олонтоо хамтлагийн тялгал дээр. За мөн л одоо хүртэл бид нөгөө нэрлэгийн тялгалынхаа орхиогүй л явж байгаа тийм ээ. Бид гэжсэнээ бидэнтэй болж байна. Тэгээ энэ яг хичээл ингээд жишээлбэл тийн ялгал ер нь дангаар жинхэнэ нэрийн тийн ялгал заагаад явж байгаа тохиолдолд манай дээр бол ер нь хичээлийн одоо параар ярих юм бол за нэг 10 пар хичээлийн дараа ерөнхийдөө нэг болоод ирж байна л гэж үздэг. Өөрөөр хэлбэл нэг тийн ялгал 1.5 хичээл 1.5 пар. За харьяалахын тялгал дээр бол зүгээр агуулгын хувьд бол өгч болдог. Зүгээр зөв бичих талаасаа жаахан төвөгтэй учраас дасгал нь жаахан олдох гэдэг. Жишээлбэл харьяалахын тялгалыг бид нэр заалаа гэх чинь харьяалахын тялгал дээр ялгалаар өмнөх үгээ захирдаг үйл үгийг бол заавал анхаардаг. Жишээлбэл бид нар чи юу авдаг орны нэрүүдийг заадаг. Тэгээд давтлах хичээл гэж хэлэхгүй. За өнөөдөр шинэ юм үзнэ л гэж хэл. Тэгээ шинэ юм нь юу гэхээр орны нэрүүд тийм ээ. Гэтэл бидний дотор бодож байгаа юм юу гэхээр за энэний чинь далмаар би харьяалахын тялгал дээр овоо хэдэн үгийг зөв хувлуулаад авнаа л гэсэн санаатай тийм ээ. Жишээлбэл ширээн дээр ширээний ард, ширээний наан, ширээний цаана гэжсэн цонхон дээр цонхны наан гэд эр үгийнх байх юм уу, эм үгийнх байх юм уу, нэг гэх юм уу, ийн гэх юм уу гэдэг. Тэгээд энийгээ давтаад явж байгаа нь өмнөхөө баттгаж байгаа. Яагаад бид нар давтлах хичээл гэж хэлээгүй вэ гэхээр ер нь хүн хичээлд ирж байгаа хүн бүхэн шинэ мэдээлэл авахгүй, шинэ юм сурах гэж тийм ээ. Өчигдөр чадахгүй байсан юм өнөөдөр чаддаг болох гэж, өчигдөр дутуу сурснаа өнөөдөр гүйцээх гэж л ирж байгаа учраас тэднийг хэлэхдээ дандаа ингээд нэг зарим шинэ юм сурнаа л гэж хэлдэг. Тэгээд тэр шинэ юм нь үнэхээр шинэ үгүй шинэ. Гэхдээ өмнөхтэйгээ дандаа холбоотой байсан учраас баттгал хичээл маягаар явахад бас их тохиомжтой ийм тохиолдол байдаг. Яа. За хамгийн амархан тялгал бол ер нь чиглэлийн тялгал байна. За тэгээд энэ өмнөх тялгалууд дээр явахдаа энэ дээр бол нөгөө юунууд нь байхгүй шүү дээ. Тусдаа нөхцлүүдийн авааг учраас харагдахгүй байна. Өмнөх хичээлүүд дээр орсон тэр хүснэгтэн дээр байгаа. Чиглэлээс бус тялгалын өмнө дандаа нөгөө нөхцлүүдийнхөө өмнө зураастай байгаа. Тэрийг бас хүүхдүүдэд ажиглуулад дараагийн удаад бол урдталт нь зураастай байвал өвгтэйгээ хамт бичих юм байна. Урд нь зураас байхгүй бол тусад нь бичих юм байна. Энэ бол бас л нөгөө суралцагчийг ажиглах чадварыг хөгжүүлж байгаа. Ер нь юм хараад хаана юу байна, цэг байна, хаана таслал байна, хаана зураас байна гэдэг ч юм уу. Ийм байдалд ер нь их анхаарлыг хандуулах. Ер нь бол та нар мэдж байгаа ажиглах чадвар бол ер нь суралцах үеийн одоо хамгийн чухал суурь гэж бодож байгаа. Миний хувьд бол ер нь ингээл хүүхдийн ажиглах чадварыг сайн хөгжүүлж чадах юм бол одоо багшийн зааж байгаа зүйлээс энэ яагаад ингэж вэ? Энэ нь ямар юм болчих вэ? Энд юм өөрчлөгдсөн байна гэдгийг өөртөө олоод ингээд шавдуулаад асуугаад ингээд ажиглах чадвар нь тааруухан хөгжсөн хүүхд бол тэрэнд гарсан тэр өөрчлөлтүүдийг ер нь бол харахгүй. Тийм учраас одоо тэр ажиглах чадвар жишээлбэл энэ дэр надтай гэжсэн нөгөөх нь нөгөө тайн хамт байж исэн өмнөх тялгалууд нь бүгд хамт байж исэн. Одоо яагаад багшаа энд чинь над руу гэд ингээд хамт бичихгүй байгаа юм бэ? Тэгтэн л одоо багш тайлбарлаж болно. Тэгэхээр ийм жижиг юмнуудыг багаас нь ажиглуулад та нар ялангуяа бага насны хүүхдэд ажиллаж байгаа хүмүүс ийм жижиг юмыг жижиг гэлгүй ажиглуулаад сурах юм бол
ирээдүйд тэр хүүхдийн одоо боловсролд их үнэтэй хөв нэмэр оруулж хөрөнгө оруулж байгаа л гэсэн үг шүү. Энийг жижиг юм гэж ерөөсөө битгий бодороо. За ингээд одоо бидний хувьд бол одоо нэг чиглэлийн тайлгал дээр бидний зайлшгүй авдаг нэг хэдэн үг байдаг. Жишээлбэл дасгалаар ч юм уу зүгээр нэг ингээд батжуулах маягаар ярилцахтай тийм ээ. Мессеж явуулах, яг өнөөдрийн хэрэгцээтэй нь мессеж явуулах, залгах, имэйл явуулах, мессеж шалгах, имэйл шалгах гэл тийм ээ. Тийм үгнүүдийн заавал оруулж өгдөг. Тийм учраас энэ дээр жишээ авахтаа хүртэл та маргааш над руу залгахгүй тийм ээ. Би тань руу мессеж явуулсан авсан уу тийм ээ. Нэг хүн залгууч гэдэг юм уу иймэрхүү маягаар энэ өргөн хэрэглэгдэх үгнүүдийг нь заавал анхаарч үзэж байгаарай. Тэрнээс биш одоо би дэлгүүр рүү явсан гэдэг үг чухал л да. Гэхдээ эхний өдөр нь одоо тийм амархан хэлбэрээр явсан бол дараагийнх нь удаад бол тэр яг өдөр тутам хэрэглэгдэх үгнүүдийг нь орхигдуулахгүйгээр авч явбал их зөвл санагддаг. За чиглэлийн тайлганд олон тоон төр байж байна тийм ээ. Энд бол одоо жишээлбэл тэр тэдэн рүү гэдэг дээр нэг жаахан хүндэрсэн хэлбэр байж байна тийм үү? Та тэдэн рүү явсан дээр байх. Тэгэхээр явсан нь гэдэг дээр энэ байхгүйгээр энэ тодчлагч энэ байхгүйгээр бол та тэдэн рүү явсан дээр байх гэж ярьж болохгүй тийм ээ. Тэгэхээр чинь энийг оруулж ирж байгаа энэ өгүүлбэр бол бас нөгөө жаахан агсан төвшин дээр орж ирнэ. Энэ одоо яг анган шатны төвшөнд энэ өгүүлбэрийг юу гэж хэлэх вэ гэхээр миний бодлоор та тэдэн рүү явсан дээр ингээд дуусгаж болно. Миний бодлоор, таны бодлоор, түүний бодлоор гэдэг хэлбэрийг болохоор бид нар харьяалахын тялгалын бас нэг давтлага маягаар оруулж өгдөг. Бас тухай гэдэг үгийг бас авдаг. Жишээлбэл Монголын тухай, таны тухай, миний тухай гэдэг маань яг тэр шинэ үгийн тухайг өгчөж байгаа боловч өмнөх одоо харьяалахын тялгал дээр биеийн төлөөний үгтэй давтлах хичээлээ бас хавсраад явж болдог. Мөн нэг үг авдаг давтлах хичээл дээр ерөөсөө 3 үгийг л чухалчилдаг л да харьяалахын тялгал дээр бас үйл үг талаас нь үйл үг бишээ. Тухай, төлөө, оронд, бодлоор энэ дөрвийг харьяалахын тялгалын давтлах хичээл дээр яг тусгаарлаад оруулаад өгдөг. Гэтэл өхөршгийн тялгалын давтлах хичээл дээр бид нар нөгөө баярлалаа, уучлаарай хоёрыг дандаа өнгөрсөн цаг гэхдээ ирсэнд баярлалаа, ирсэнд уучлаарай. Ингээл нөгөө өхөршгийн тялгалынхаа давтлага болголоо. Гэхдээ тэр хүн маань хүнд одоо талархснаа илэрхийлж чаддаг болно. Өмнө нь болохоор би танд баярлалаа л гэж яддаг тийм ээ. Баярлалаа гэдэг. Дараа нь өхөршгийн тялгал үүсчээ би танд баярлалаа байснаа. За одоо үйл өгөн дээр таныг ирсэнд баярлалаа. Гэт ингээд нөгөө өгүүлбэртгүүн заахын тялгал дээр гişүү өгүүлбэр өгүүлбэртгүүн өгүүлбэртгүүн өхөршгийн тялгал дээр тийм ээ. Тэгээд ингээд яг бүтнээр нь тэр хүн өөрийнхөө талархсныг илэрхийлээд сурсныхаа дараа багштай хүртэл заасанд баярлалаа багшаа гэдэг ингээд гардаг болоод ирнэ. Тэгэхээр тийм ялгалуудыг ер нь зааж байгаа тохиолдолд бол тухайн одоо тийм өвөрмөц тусгатгуунаа нэг л тодорхой тийм ялгалаар захирдаг тэр үйл өгнүүдийг заавал анхаарч үзэж хамгийн өргөн хэрэглээтэй байсан заавал хичээлтэй холбож авч явж явах нь зүйтэй юм аа. За тэгээд энд би одоо эцэст нь одоо энэ сүүл рүүгээ шүү. Энэ гэхдээ сүүл нь бас биш ээ цаашаага байгаа. Биеийн төлөөний үгийг заахын нийт ялгал дээр заах явцтай болохоор аль болох асуух өгүүлбэр сонгож явал зөв юм шиг байдаг. Яагаад гэвэл энэ нөгөө харилцаа үүсгэн. Хэрвээ асуух өгүүлбэр биш байх юм бол тэгэл тухайн өгүүлбэрийг уншаад тэгэл зөв буруу хэлээл тэгэл
харилцаа арай багтаа амьд харилцаанд бага орж явах шиг санагдав. А хэрвээ асуух өгүүлбэр байсан бол нөгөө асуултыг чинь суралцагчаараа уншуулад хажууд нь байгаа хүнээс асууж болно, эсвэл багшаас асууж болно, эсвэл багш тэнд байгаа хүүхдүүдээс асууж болно. Тэгэхээр энэ амьд харилцаа үүсээд одоо жишээлбэл нэг өгүүлбэрийг нэг хэлээд орхих байсан бол 3 хүүхд байлгах нөгөө 3 хүүхдээс чинь гурвуулангаас нь асуувал 3 удаа нөгөө өгүүлбэрийг сонсох боломж нь олдно. Тэгээд 3 хүүхд маань 3 өөрөөр хариулж болно шүү дээ. Тэгвэл өөр боломжууд байвал нөгөө хүүхдүүд чинь сонсч болно. Нэг нь хураангүй өгүүлбэр байж магадгүй, нэг нь дэлгэрэнгүй өгүүлбэрээр хариулж болно тийм ээ. Эсвэл дор хаяжил нэг үгийг одоо 3 удаа сонсох боломж олдно. Тэгэхээр асуух өгүүлбэрүүд байвал илүү тохиомжтой юм шиг санагддаг. За мөн тэгээд энэ яаж байгаа вэ гэхээр амьд хэрэглээнд оруулах гал байгаа тийм ээ. За ялангуяа заахын тялгал, гарахын тялгал, үйлдэхийн тялгал дээр бол илүү тийм амьд харилцаанд оруулж нөгөө хүмүүс маань ингээд яахан авч үлдэж хүмүүсийн оод санамжинд нь илүү бууж өгдөг гэх юм уу да. Зүгээр нэрлэхийн тялгал, харьяалахын тялгал дээр бол хамтрахын тялгал, чиглэх эднэр бол харьцангуй гайгүй. Ялангуяа заах, гарах, үйлдэхийн тялгалыг биеийн төлөөний үгийг энэ тялгалууд дээр хэрэгжилж байгаа тохиолдолд илүү хэрэглээ талаас нь анхаарч яваараа гэж зөвлөх байна. За дараа нь хий ялгалын нөхцлүүдийнхээ утгын ялгаанд нь багш илүү зөв анхаарч явах хэрэгтэй. Жишээлбэл би багшд үг хэлсэн. Би багштай ярилцсан. Тийм ээ. Энэ хоёр бол хоёр өөр шүү дээ, тийм ээ. Би танд үг хэлнэ. Би тантай ярилцсан, тийм ээ. Гэх мэт ингээд тэр утга нь өөр болж байгаа гэдгийг л харуулах гэж яахгүй. Эсвэл би чам руу үг хэлсэн. Ийм тохиолдол бас гарч болно шүү дээ. Тэгвэл тэрэн дээр ямар ялгаа байгаа юм бэ гэдэг дээр нь сайхан анхаарч тэгээд тэрийгээ бол төгшөхгүйгээр өөрөө нэг ингээд яараа сандраад адгаал одоо хам хум тайлбарлаад хаг суухсаа ойлгуулаад ингэх юм бол дараагийн тялгал, дараагийн чин хичээлүүд илүү л хүндрэлтэй болно. Тийм учраас ялангуяа энэ тялгалын нөхцлүүд жинхэнэ нэр өгүүлээд биеийн төлөөний үгдээр зааж байгаа тохиолдолд бол хамаг цагийг л авах юм шиг зориулах шаардлагатай юм шиг л санагддаг бидний хувьд. Бид нар тайлбарладаг одоо яарах вэ тийм ээ. Дараа бид нар хурдан хийх боломж гарнаа л гэж тайлбарладаг. Тэгээд оюутнуудаа бас жаахан хүлээцтэй байлгаад ингэж байгаа бүх энэ биеийн төлөөний үг болоо жинхэнэ нэрийг тялгалуулаар ингээд сайхан болгоод авсан дараа бол хичээл бол хурдан явах тийм боломжууд бүрдэнэ. За тэгээд авч байгаа жишээ, уншуулж байгаа материал бол амьдралд хэрэгцээтэй байх шаардлагатай. Хүний амьдралд нь тэр тухайн одоо насанд нь тохирсон тийм ээ. Мэргэжилд нь тохирсон, хийж байгаа ажилд нь таарч байгаа тэр жишээ байх юм бол илүү одоо хэрэглээ болж эзэмшигдэж үлдэнэ. Гэтэл амьдралд нь хэрэгцээгүй байх юм бол мартагдах нь илүү. Тийм учраас энийг бол байнга анхаарч явах ёстой. Жишээлбэл бүжгийн дууланд явдаг хүүхэд байх юм бол та нар багш тэрийг мэдэх шаардлагатай. Тэгээд бүжиг сонирхдаг хүүхэд гэж ойлгож болно тийм ээ. Тэгээд бүжиг сонирхдаг хүүхэдтэй ямар сэдвэр их. Гэтэл компьютер сонирхдаг одоо шинэ үеийн технологи сонирхдаг хүүхэдтэй ямар асуулт байж болох вэ? Энийг ер нь анхаарч харгалзахгүйгээр бол багш ер нь хичээлийг яг тийм үр дүнтэй гэх юм уу хэрэгцээтэй үнэхээр ач холбогдолтой байлаа шүү гэдэг үнэлгээ авахд бас жаахан төвөгтэй болж магадгүй. Тийм учраас жишээг заавал амьдралд хэрэгцээтэйгээр авах хэрэгтэй. Жишээ нь бид нар одоо жишээл юу байдیں۔ Уншил нэг 5хан өгүүлбэр уншууллаа гэж бодъё. Жишээл мөг гэдэг сэдв байлаа гэж бодъё. За тэр мөг гэдэг сэдвийг уншууллаа. Тялгалтай ямар холбоотой юм бэ? Тэр өгүүлбэрт бол тялгалын нөхцөл байхгүй гэж байхгүй. Тэгэхээр чин тялгалуудыг нь олуулаад тийм ээ. Тэгээ мөг гэдэг чи одоо хэдэн төрөл байдгийг амьдралд ямар хэрэгтэй, яаж хэрэгэлдэг, хортой хоргоогийн таниулахад л багш бол зөвхөн монгол хэлний хичээл биш. Энэ болохоор бас ургамлын хичээл болоод явж болно. Тэр хүүхэд мөгний талаар мэдээлэлтэй байж болно. Өдөр нь очиод мөгтэй хоол идээд энийг мөг гэдэг өнөөдөр мөгний тухай сурсан гэд
нөгөө сэдвээрээ нөгөө бусад хүмүүстэй харилцах хэрэг гарна. Тийм ээ? Тэр талаас нь бол. Тэгэхээр энэ яагаад хэлж яах вэ гэхээр энэ бүх хэлбэрчлээ гэдэгтэй холбогдож байгаа. Багш хичээл хэлбэрчлээд ирэхээр яаж мэддэг вэ гэхээр зүгээр таарсан номоо аваад орно. Таарсан дасгалыг ажилуулна. Яг одоо 40-р дасгалыг ажиллагдсан юм чинь дараагийнх нь 41 л байж таараа. Яг ингээд дараалалаар нь дасгал явна гэж байхгүй шүү дээ. Зөв би багш нарт өгөх нэг зөвлөгөө хэн нэгэн хүний одоо хийсэн, бичсэн одоо сурах бичиг, гарын авлага ямар ч материалыг хэрэглэж болно. Гэхдээ заавал хэрэглэхээс өмнө тухайн дасгалтаа, тухайн материалтаа заавал танилцчих хэрэгтэй гэж хэлмээр байна. Бүр боломж байдаг бол тэр одоо номыг зохиогч байд юм уу, тэр номыг бичсэн, эмхэтгсэн тэр хүмүүсээс зөвлөгөө авахд ер нь илүүтэхгүй. Ингэжээж нөгөө та нарын сургалтанд ашиглаж байгаа гарын авлага, сурах бичиг чинь яг та нарын гарт ороход бас арай дөхөн болно. Жишээлбэл дасгалуудын байрлал ерөө дараалалаараа байна гэдэг нь чи яг энийг хийгээд дараачих нь энэ гэсэн үг үү? Ерөөсөө биш. Тухайн хийж байгаа хүн бол энийг энд ингээд хийчихье гэж хийгээгүй. Энийний дараа энэ байна шүү, энэ дүгнэн энд орж ирсэн, тэрэнд нь энэ тань уялдж байгаа гэх мэт юм байгаа учраас тэг хялбарчлахгүйгээр заавал өөрийнхөө ажиллах гэж байгаа дасгалтаа, хийлгэх гэж байгаа даалгавартаа тэр юмтайгаа заавал өөрөө багш ихлээр заавал танилцсан байх ёстой. Тэгээд за 10 өгүүлбэртэй нэг дасгал ажилууллаа гэхэд тухайн 10 өгүүлбэрт орсон үг болгоны утгыг тухайн суралцагч ойлгож байна уу юу? Энэ үгнүүд чинь тухайн суралцагчид бүгдээрээ шинэ байгаагүй үстэй, тийм ээ? Өмнө би нэг удаа хэлжсэн хэрвээ нэг текст боловсрууллаа гэхэд ямар нэгэн дасгал одоо багш бэлтгэлээ гэхэд энэ үг нь бол нэг 20-с 25 үг. Бүр бага насны хүүхдүүдэд бол нэг 10-15 үгтэй байж болно шүү дээ. 30 үг байлгах чинь 20 үг гэдэг чинь 6 шинэ үг. 10 байх гэж бодох чинь 3 шинэ үг, 4 шинэ үгтэй л байх хэрэгтэй. Гэтэл 50 үгэн шинэ үг байх юм бол шинэ үгийнхаа утгыг ойлгох гэдэг юм уу? Эсвэл шинээр хэлж байгаа хэлзүүгч нь зааж байгаа хэлзүүгч нь ойлгох хэрэгтэй болох юм уу, тийм ээ? Ялангуяа шинэ хэлзүү орж байгаа тохиолдолд бол аль болох нь цөөн шинэ үгтэй дасгал бэлтгэж орох хэрэгтэй. За тэгээд тийм ялгалын хэрэглээг ухааруулах. За тэгээд тэр хэрэгтэй гэдгийг нь одоо батлах, нотлох. Яаж баталж нотлох юм бэ? Сая нөгөө биеийн төлөөний үгтийн ялгалаар ингээд хувирж байгаа нь үнэхээр миний амьдрал хэрэгтэй мүү хэрэггүй юм гэдгийг тэр хүн мэдэх хэрэгтэй. Дараа нь үнэхээр энэ хэрэгтэй гэдгийг нь багш өөрөө одоо үйлдэлээрээ батлах, нотолж одоо тэр хүүхдэд ойлгуулах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд сая одоо миний хүн одоо би үнэхээр тайлбарлах гэсэн юм тайлбарлаа, ойлгуулах гэсэн юм ойлгуулж чадлаа, тийм ээ? Их байдалд одоо багш хүртээж л одоо сая сэтгэл ханах хэрэгтэй. Тэр хүртэл бол хянаж, шалгаж, дахин анхаарч дараагийнхаа дасгалтаа хавсарч, тийм ээ? Байнгын одоо ингээд чи тэрийг ойлгосон уу? Би тэр нь чамд хэлсэн штэ. Өмнө заасан юм яагаад санахгүй байгаа юм гэх ийм асуудлууд ерөөсөө байж болохгүй багш. Хэдэн сар ч үргэлжлэж болно гэж би хэлсэн. Бас та нарт би бас жишээ хэлсэн, тийм ээ? 9 сарын 1-нд хичээлийг хэлсэн багш сая 2 сарын дундуур анх одоо тэр Америк багшид тэр сурагч анхудаа гараа өргөлөө. Би их баярлалаа гэдээ одоо ирээд ярьж байгаа. Тэгээд дараагийн хичээл дээр тэр самбарт гарлаа гэдэг. Тэгэхээр яасан байх нь 9, 10, 11, 12. За 1 сард амарсан гэж бодъё. Бүтэн 5 сарын дараа тэр сурагч одоо гараа өргөж эхэлж штэ. Тэгэхэд ийм байдлаар бид нэр хүлээх хэрэгтэй. Ийм байдлаар төвчээртэй байх хэрэгтэй. Ийм байдлаар үргэлжлүүлээд одоо хялбарчлахгүйгээр дөхөн болгохгүйгээр одоо хэл зааж байгаа багш нар бол хамгийн чухал ажлыг хийж байгаа гэж би боддог шүү. Хэрвээ хэлний хичээлээ сайн байхгүй, бид нар дэрийг сайн ойлгуулахгүй бол газар зүг яаж ойлгох юм? Математикаа яаж ойлгох юм? Бусад хичээлүүдийн суурь нь ер нь хэлний хичээл гэж боддог. Тийм учраас
Та нар бол их чухал ажил хийж байгаа учраас энийг бол ерөөсөө төвөгшөх шаардлагагүй. За тэгээд одоо баталж нотлохын тулд энэ олон нийтийн хэвлэл мэдээллийг ашиглаж байх хэрэгтэй, бас ашиглуулах хэрэгтэй. Эндээс нь жишээ татчих хэрэгтэй. Жишээ нэг одоо сурагч байлаа гэсэн сурагч нарт зориулсан хэвлэл байж болно. Эсвэл хүүхдэд зориулсан нэг жижигхэн мэдээллийн чанартай юм байд юм. Эсвэл нэг хүүхдийн бүтээлийн талаар бичсэн юм байд юм уу? Нөгөөх нь авчираад ингээд уншиж өгөхөр чинь энэ сонин дээр байгаа материал дээр нь нөгөө багшийн хэлээд байсан ас нь явж штэ хог гэж. Тэгэхээр энийг нь ерөөсөө гарцаагүй бид нар сурах шаардлагатай байна гэдгийг. Насанд хүрэгчдэд бол бид нар яаж нэг вөхөр сонин авчираад уншуулад ойлгохгүй байж болно. Та үдсэн хязгаарлалынхаа нөхцлүүдийн доогуур зураатгаал гэж хэлдэг. Наад зах нь. Тэгэхэд бол нөгөө нэг шар хуудасаа ашиглаж хагаад доогуур нь ингээд зурна штэ. Тэгэхээр нөгөөх дээр нь ингээд зураад ирэхээр чинь тэр чинь нэг өгүүлбэртэл дор хаяж нэг 2 хязгаал, нэрлэхийн хязгаал гарцаагүй ордог ч юм уу тийм. Гур байг гэтэл дээдл нь 5 6 7 орох тохиолдол байна. Ингэсэн тохиолдолд нөгөө хүүхд чинь энэ үнэхээр хэрэгтэй юм байна гэдгийг ухаарна. Хэрэгтэй гэдгийг хэвлэл мэдээлэлээр батлагдаж нотлогч чинь тэр мэдээллийг ашиглуулад багш өөрөө байнга ашиглахаас гадна сурагчаар ашиглуулж сурах хэрэгтэй. За маргааш одоо медиа үзээ дээрээ хүүхдийн нэвтрүүлэг тэдэн цагаас тэдэн цагийн хооронд гарна. Цагийг хэлж өгнө, сувгийг хэлж өгнө. Тэгээд тэрийг нь үзүүлчихэд ирээд за биднэрт яриад өг юу гарав өчтөр тийм ээ чи юу үзв? Тэр тэнтэй ярьсан тэр тэгж асуусан ч гэдэг юм уу тийм ээ. Тэн дээр тийм зурагт дээр тийм гарсан, медианд тийм гарсан нөхөшхийн ялгал явж л байна. Гэх мэт одоо олон нийтийн хэвлэл мэдээллийг ашиглуулаад тэндээс жишээ татах. Жишээ татна гэдэг нь багш бол өөрийнхөө нөгөө сургалтанд хэрэглэж байгаа датануудаа шинжлэх гэсэн үг тийм ээ. 2005 онд болсон асуудлыг дандаа яриад ээж болохгүй. Тэгвэл 2024 онд юу болж байгаа юм тийм ээ? Гэх мэт 2005 онд болсон материалыг за тэд онд нэг тийм сонин болсон энийг одоо нэг уншиж хийгээд юм уу тийм. Тиймэрхүү байдлаар нэг одоо суралцагч нарын анхаарал сарнаад нэг жаахан залхсан барьсан янзтай бол тийм сонирхолтой материалуудыг багш хадгалж агаад эргүүлээд нөгөөхдөө ашиглах байдлаар хичээлийн хэрэглэгдэхүүн болгож ашиглаж болох юм. За мөнд бусдад хандсан нөхцөл үүсгэж яриулж явах хэрэгтэй, оролцуулах хэрэгтэй, хэрэглүүлэх хэрэгтэй. Бусдад хандах гэж юу гэсэн үг гэхээр нөгөө за би чиний ээж байна. За би чиний ээж, чи надад өнөөдөр одоо юу хэлмээр байна, яамаар. Эсвэл энэ чиний одоо эгч гэж бод. За чи эгчтэй өнөөдөр юу хэлмээр байна? Өчигдөр нөгөө хүүхд чинь ямар байдал байсан байх нь уу? Эсвэл өдөөс хойш хичээлдээ өдөөс өмнө ямар нөхцлүүд амьдрал дээр нүүссэн байх нь уу? Тэрэн дээрээ үндэслээд за одоо хэлж ярих юм байна уу? Ялангуяа тэр нөгөө баярлалаа уучлаарай гэдэг 2 үгийг байж гэн мөн нөгөө үйлдвэрлэх хэвдээр байж гэн чи миний үсийг засаж өгч болох уу тийм ээ туслах үйл өгөх гэдэг үйлүүд дээр байж болно гуйлтч байд юм уу тиймэрхүү байдлаар одоо тий ялгалуудын орсны дараа гэдэг чинь өгүүлбэрийн бүх гишүүд одоо зөв хэлбэрт хэлбэржнэ л гэсэн үг. Тэгэхээр бид нэр өөрөөр хэлбэл бидний сурагчдыг бидний суралцагч нарыг ярихыг одоо шаардаж эхэлж болно гэсэн үг. Би өмнөх хичээл дээр хэлжсэн бид ер нь тий ялгалыг үзээд дуусах хүртэл оюутнуудад нэг ингээд яр юу хийснэ яр гэдэг ингээд нэг бүр цугалзуулаад ингээд шахаад тэгээд байдаггүй харин тэрний оронд багш өчигдөр юу болсон юу хийснэ нэг одоо 2 3 өгүүлбэрээр ч юм уу хэлэх эсвэл оюутнуудаа дандаа хураангуй өгүүлбэрээр ярихыг нь зөвшөөрдөг. Тий ялгал жинхэнэ нэрийн тий ялгал ор дуусаад биеийн төлөөний үг тий ялгалаар хэлбэржүүл дуусны дараагаар бол одоо жинхнээс ёстой нэг суралцагч оюутанд нэг 5 минут орчим төлөвлөөд хичээл болгон дээр яриулна. Хичээлийн эхэнд дунд адагт заавал яагаад гэвэл одоо эдгээр бол бүтэн өгүүлбэрээр ярих болсон. Бүх тий ялгалаар хэлбэржүүлж чадна. Алдаа байвал яах юм бэ? Алдааг бол чи буруу хийлээ гэж хэлэхгүй.
Хийсэн байдлаар нь самбар дээр бичээд өөрөөр нь алдааг нь олуулах тохиолдол байна. Эсвэл одоо оюутнууд нэлээд ядарсан ачаалттай байсан бол алдаатай ч гэсэн өгүүлбэрийг бичтгэхэд маш сайн хийлээ, болж байна, ойлгосон байна. Гэхдээ энд нэг ганцхан юмны алдаа байна гэдэг ч юм уу тиймэрхүү маягаар урамшуулах маягаар тэгээд нөгөө алдааг нь засч өгөөд яагаад гэдгийг тайлбарлаад ингээд явахад бол илүү баттгал хичээл болоод одоо тий ялгалууд дээр шинэ анхааралтай болно. За тэгээ биеийн төлөөний үг тий ялгалаар хувиргаад дуусгаад зөв ашиглавал энэ оюутныг, энэ суралцагчийг ерөнхийд нь одоо тэгээд дараагийнх нь одоо нийлмэл өгүүлбэр рүү орвол зүгээр сулдан тавиад явуулж болно шүү дээ. Тэгэхээр одоо бол багш бол одоо энэ ачаалал хөнгөрлөө гэж ойлгож болно. Нөгөө хүмүүстэй итгэл найдвартай байгааг нь сайхан хэлж өгч болно. Тийм байдаг. За бид нэр төлөөний үгийг үзэж явах үед бол энэ нөхрийг заавал заах хэрэгтэй. Энэ бол одоо тэгтээ анхан шатанд энэ орж ирэхгүй. Энгийн нийлмэл өгүүлбэр үзэл эхлэхийн өмнө юм уу эсвэл энгийн нийлмэл өгүүлбэр үзсний дараагаар одоо жишээлбэл яриад эхэлдэг. Тэгээд энэ маань дахиад нөгөө бүх тий ялгалаараа хөрч байгаа шүү дээ, тийм ээ. Ганц тоонч дээр олон тоонч дээр. Тэгэхээр одоо жишээлбэл багш яаж хэрэглэх вэ гэхээр чинь одоо чи өөрөө бичээ. Эсвэл гэрийн даалгаврын тухай чи өөрөө сайхан хийсэн үл чи өөрөө хийсэн үгээд асууж болно шүү дээ. Гэхдээ чи өөрөө хийсэн үү гэж асуухтаа багш нэг ингээ гайхсан юм уу? Үл итгэсэн маягаар хэлж болохгүй. Чи өөрөө хийсэн үү гэдгийг хэлэхдээ их сайхан баярлсан, тааламжтай, өөрөөр нь бахархсан байдлаар хэлэхээс биш нэг тийм үл итгэсэн байдлаар ерөөсөө асууж болохгүй. Бидний дууны өнгө маш чухал. Бидний харц маш чухал. Тэр харцаараа та яг тухайн одоо биеийн хэлэмжээрээ тэр хүүхдийг хийсэн гэдэгт нь итгэж байгаа байдлаа ч харуулж чадна. Би чамд итгэхгүй байна гэдгээ ч харуулж чадна. Тэгээд одоо энэ бас их чухал. Өөрийн төлөөний үг маань чухал шүү дээ. Та өөрөө ирээрээ, та өөрөө бичээрээ. Ингээл явж чадлаа эн чинь хэрэглээ болоод дасчихна. Олон тоон дээр болоод ирэхээр жаахан төвөгтэй. Ганц тоон дээр байгаа тохиолдлуудыг бол их аятайхан байдлаар тоглоомын маягаар хэрэглээд ингээд хэрэглээнд нь дасгачих тийм боломжтой. Өөрийн төлөөний үгийн нэг онцлог нь бол. За нэг юм байна. Тэгээд энийг бол одоо яг л хүүхэд байлаа гэх чинь л хүүхдийн хэрэглээн дээр оруулаад одоо дунд ахлах насны өсвөр насных байвал яг тэр хэрэглээнд нь оруулаад ахлах насны ангийн хүүхэд байх юм бол өөрсдийнх нь яг хэрэгтэй зүйл дээр нь л энэ өөрийн төлөөний үгийг эвтэйхэн шигтгэхэд л оруулчих боломжтой. Тэгчгээд яг нэг удаа уншуулж болно шүү дээ. Тэрийг нь тэгээд тухайн хэл дээр нь орчуулж болно. Бараг л хэрэглээ маягаар энэ өөрсөнд нь шаардлагатай болоод явчихдаг. Энэ өөрсдөө гэдэг буруу байж шүү. Өөрсдөө гэж үчиж шүү. Энийг засаагүй юм байна. Энийг засчихъя. За биеийн төлөв олон тоон дээр нь энд байж байна. Өөрсдөө гэж бичнэ. Яагаад нэг юм. За энэ өөрийн төлөөний үг бол за нэг дунд төвшин энгийн нийлмэл өгүүлбэр ороод ирсний дараагаар л тэгэл нэг зааж гэх юм байгаа. За ялгах төлөөний үг байж байна. Ерөнхийд нь нэгтгэхөд дотор нь ялган заах утгатай тийм ээ. За тэгээд энэ дээр олон тоо заах, баттгах үе дээр бид нар энэ бүр, бүгд гэдэг энэ үгнүүдийг хэрэгжилдэг. Энэ нь яаж нэг вэхээр нөгөө давтлага шинэ үг сурна гэж хэлнэ. Өмнөх хичээлээ бол давтаад явж байгаа тийм ээ. За тэгээд ганц доод нэр үгийн араас нь бүрэн тийм үү? Энийг удаад бүгдээрээ мэдж байгаа хүн бүр, сурагч бүр, ном бүр, өдөр бүр гэж ингэж яваад. За ганц доод нэр үгийн өмнө болохоор бүх сурагч бүх бүх ном, бүх өдөр, бүх хүмүүс хүн гэл ингэж явж болно. Олон тоот нэр үгийнхэн араасаа бүгд нь орж сурагчид бүгд ирээрээ хүмүүс бүгд л тэгдэг штэ тийм ээ. Номнууд бүгд англи хэл дээр байгаа ч гэдэг юм уу. За тэгээд мөн бүгдээрээ цөмөөрөө нийтээрээ хотлороо даяараа бултаараа хамтаараа цугаараа
Энэ бол ер нь бол юун дээр бичвэрүүд унших тохиолдолд янз бүрийн үлгэр ном уншиж байгаа тохиолдлууд л ороод ирдэг. Харин бидний дасгалын номнууд дээр энэ бол барагтаа болж ер нь нийт барагтаа тэгж харагддаггүй маа. Бүгдээрээ гэдэг үг нь л илүү их хэрэглэхээс биш цөмөөрөө нийтээрээ гэдгүүд нь их тийм өргөн харагддаггүй. Нэмэлт мэдээлэл тийм олон нийтийн телевизээр энэ дээр бол ашиглагдаад ирэх байх. Энийг бид нар яаж ингэ тусгаалan хичээл болгож ер нь заахгүй байгаа. Харин асуусан тохиолдолд бол энэ ингэдэг ярианд гараад ирсэн тохиолдолд бол энэ чинь энтэй адилхан шүү, цөмөөрөө гэдэг нь бүгдээрээ адилхан шүү гэдэгтэл зарим овсготой оюутнууд нь бол за гэл ингээд цааш нь хэрэглээ болгоод явах тохиолдлууд бол ер нь бол байдаг. За энэ дээр нэг юм өөр гадна бусад гэдэг нэг өгнүүд байж байна. Энэ бол ер нь дунд төвшөнд заавал орохоос өөр арга байдгүй. За тэгээд энэ бол өргөн хэрэглээтэй 3 өгн байж байгаа. Танаас өөр хэн багш нарт хичээл заах вэ тийм ээ? Надаас гадна дорж тэрэм хичээл заанаа. Танаас бусад багш нар гадаадд амьдарч байгаа юу? Энийгээ дахиад өөрийнх нь амьдралд хэрэглээтэй, хэрэгцээтэй тийм юмнуудыг сэдвээр өгүүлбэрүүдийг, үгнүүдийг ашиглах хэрэгтэй. Эхний одоо таниулах дасгал юм уу, ойлгуулах дасгал нь зүгээр номноос сурахчгээс авч болно. Дараа нь баттгах нь яагаад гэхээр нөгөө хэрэглээ болгох гэж бид нэр зориод байгаа учраас хүний амьдралтай нь холбоотой тийм жишээнүүдийг илүү авч явал зохимжтой харагддаг. Тэгээд энийг зөвхөн жишээлбэл хардаа биеийн төлөөний өгнө гарахын тялгал дээр байж исэн тийм ээ. Тэгжээснээ оноос нь нэрэнд бас гарахын тялгал дээр байж гэн. Тэгжээснээ зүгээр энэ тэмдэгнэр сайн гэдэг үг тийм ээ. Тэр нь бас тэмдэгнэр гарахын тялгал дээр байх жишээтэй. Тэгэхээр энэ бусад өөр гадна гэсэн энэ төлөвлөний өгнүүд нь яадаг байх нь вэхээр нөгөө өмнөх өгнүүдээ гарахын тялгалаар хөврөгдөг байх нь захирдаг байх нэ л гэл энийг ингээд сургачихсан байхад нэг л сайхан давтлах хичээл болонгоо энийг хийлээд өгч болж байгаа. За энэ зарим гэдэг үг бас их өргөн хэрэглэгдэг. За энэ зарим гэдгийг зарим хүмүүс буруу сурчаад заримдаа өдргээд ашиглаад байх тохиолдол байдаг. Бас зарим өдөр гэдгийг хэдэн өдөр гэдэгтэй холих тохиолдол байна. Ялангуяа англи хэл some days гэдэг үг нь зарим өдөр юм уу бас заримдаа тэр нь зарим тохиолдлуудад хэдэн сурагч ирээгүй байна ч гэдэг юм уу тийм ээ. Хэдэн өдөр яваад ирнэ гэхэд тэр нь болохоор зарим гэсэн утгаар биш. Одоо олон биш. Одоо бас 1-2 хүн биш гэсэн санаагаар бид нар ойлгодог тийм ээ. Тэгээд тэрийгээ тэгж тайлбарлаж байгаа юм. Ялгааг нь гаргаад өгөх хэрэгтэй. За энд жишээлбэл энэ сурагчдын өөрсдийнх нь ийм өгүүлбэрүүдийг зохиож магадгүй шүү дээ. Зарим багш гэрийн даалгавар өгдөггүй, зарим багш олон даалгавар өгдөг, зарим багш усан даалгавраа шалгадаггүй. Энэ өгүүлбэрийг уншичаад таны багш яадаг вэ? Танарт хэдэн багш байна? Багш нар чи яаж яах гэдэг юм уу? Иймэрхүү маягаар асуухт нь зөвхөн болгоод юм бэлтгэл одоо шатах гаргаад тэгээд эргүүлээд тэрэн дээрээ дөрөөлөөд сайхан амьдралд нь хэрэгцээтэй тийм нөхцөлийг үүсгээд яриагаа өргөжүүлээд явуулаад байх хэрэгтэй. За энэ нэг жишээ өгүүлбэр бичсэн. Зарим үед эмээ өөрийгөө явмаар санагддаггүй тийм ээ. Энд одоо яаж юм бэ? Зарим үед гэдэг нь нөгөө хүүхдийнхаа дотоод сэтгэлийг л одоо нээх гээд байгаа шүү дээ багш. Одоо өөрийнх нь хэрэглээнд оруулаад тийм ээ. Тэгэхээр энэ хүүхдээ юу гэж хэлэх нь зарим өдөр тэгдэг, зарим өдөр үгүй гэж магадгүй, эсвэл зарим үед тэгдэг гэж магадгүй. Тийм ээ. За мөн одоо нэг маш их хэрэгтэй нэг үг байна нөгөө. Ялангуяа одоо гадаадынхныг бол жинхэнэ толгойг нь эргүүлдэг үг юм. Нөгөө. Бид нар нөгөө гэж яриад байдаг. Нөгөө хүмүүс чинь нөгөө нь юугаа мэдэхгүй. Зарим нь бүр ногоо гэж андуураад гайхаад. За энийг бол бүр өстой анхааралтай нь аргагүй сайхан дунд төвшөнд энийг бол их хоошлуулж бас болохгүй. Бүр үнзий төвшөнд хүртэл энийг байлгах шаардлагагүй. Ер нь бол нэг
дундын дунд төвшөнд энийг нэг сайхан тайлбарлаад өгч гсэн байхад бол нөгөө оюутнууд чинь бас их тийм нээлттэй болоод өөртөө итгэлтэй болоод тэгээд ирнэ. Тэгээд багш тайлбарлаад өгсөний дараа гадагшаа гараад хүмүүс хэрглэж байгааг хараад энэ маш чухал байсныг нь одоо нотлогдоо. Тэгээд өөртөө ч итгэлтэй байнгын амьд хэрэглээ болгоод ирдэг юм үг байгаа. Тэгэхээр та нар энэ нөгөө гэдгийг илүү анхаараарай. Мөн сая хэлсэн нөгөө бусад гадна өөр гэдэг 3 үг. Дээрээс нь энэ зарим гэдэг үг. Одоо бусад төлөөний үгнүүдтэй харьцуулахад энэ үгнүүд бол одоо хэрэглээ өндөртэй үгнүүд учраас ингэж онцгойлон сонгож та нарт танилцуулж байгаамаа. За тодорхойгүй төлөөний үг бол ер нь нэг дундын дунд төвшөнд, за дундын дээд төвшөнд ч юм уу ороод ирдэг. Энэ нь бол нэг тийм төвхтэй биш. Нөгөө асуух төлөөний үгнүүдийг уншуулад асуух төлөөний үгнүүдийгээ тийн ялгалаар хувирагчсан аянда байж байгаа шүү дээ бидний тийн ялгалын хүснэгтэн дээр. За энэ дээрээс энэ чимэх үгийг дагуулад үл ялган ерөнхийлөх утга илэрхийлсэн тодорхойгүй төлөөний үгс болно гэдгийг тайлбарлаад тэгээд өөрийнх нь одоо мэддэг хэлтэй харьцуулж болно. За одоо нэг 7-8 наснаас дээш бол ялангуяа өсвөр насны ахлах насны хүүхдүүд бол бага насны хүүхдүүд бол одоо тэгээд энэ хүртэл явсан хүүхд гэдэг чинь бас сурчсан хүүхд гэдэг чинь бас нэг юмныг дэлгэрүүлээд ойлгох, хүлээж авах чадвар нь хөгжсөн байгаа. Тэгэхээр одоо ингээд тэгээд жишээн дээр л бол энэ дээр юу ч гэдгийг дээр юу яач өгж шүүжлээ. Энэ алдаа бас байна. За ингээд одоо хинж, хэнийж, хиндэж, хэнийгч гэх тийм ээ. Мэддэг хэлнээс нь орчуулах маягаар явбал бас зарим тохиолдолд арай оновчтой хүнээс хамаарч байгаа. Зарим оюутан дээр бол яг тэгж харагддаг. Зарим дээр нь болохоор тийн ялгал дээр дөрөөлөөд одоо үндэслэл суурлаад хэлээд өгөхөр боломжтой байдаг. Зарим дээр нь бол одоо тэгээд тухайн өвгний мэддэг хэлэн дээр нь тайлбар хийж ээж тэгжээж эсвэл тэр хэлэн дээр нь бичигдсэн тайлбарыг уншуулжаж энэ төр илүү ойлгож хүлээж авах тохиолдол бас байдаг. За тэгээд хэн ямар хайл хизээ энэ дараа тийм ээ хэн нэгэн хүн ямар нэгэн газар хаа нэгэн газар тийм үү тийм ээ ингээд ялхан ерөнхийлсөн утга илэрхийллийг тайлбарлаад энийг бас дундын одоо дээд төвшин дундын дунд төвшингийн хүмүүс барагтаа бол гадаад хүн бол бараг хэрэгжилж чадахгүй. Зүгээр гадаад хүн бол дундын дээд төвшөнд яваад ирэхээр intermediate, mid, intermediate, high төвшөнд л энийг бол бүрэн хэрэглээ болгосон байдаг. Өмнө нь болохоор дандаа алдаг оног хэдийгээр биднээс заасан ч гэсэн орон гарan тэгжил хэрэглэгдээд байгаа харагддаг. За тэгээд альва ямарваа гэдэг тийм ээ нийлэг аргаар бичсэн 2 үгийг амьд хэрэглээнд орох нь их хэцүү. Зүгээр бичгийн хэлэнд бол та харахаар ойлгоод орчуулад байж чаддаг. Өөрөө ярихаар альва хүн гэдэг юм уу ямарваа нэгэн асуудал гарвал ингээд ингэж ярьж байгаа тийм гадаадын хүнтэй барагтай болж таараагүй. Энэний оронд харин ямар нэгэн газар ямар нэгэн асуудал гарвал их маягаар бол хэрэгжилж байгаа тийм хүмүүс байдаг. Альва ямарваа хоёрыг бол ер нь ярианда өргөн хэрэгжилж байгаа, итгэлтэй хэрэгжилж байгаа тийм суралцагчтай барагтай санахгүй байна. Нэг иймэрхүү байдлаар ерөнхийд нь тайлбарлаад ингээд базаад хэлж гэн хамгийн гол нь ямар үгнүүдийг заах төлөөний үгийн заавал заах төлөөний үгийг заавал хэрэглүүлэх хэрэгтэй вэ гэвэл одоо өмнө миний одоо ингээд онцгойлоод ингээд өгүүлбэрийн жишээн дээр оруулсан гэдэг үгнүүд нь илүү хэрэглэгдэнэ. Бас цөөн хэрэглээтэй бага хэрэглэгддэг тийм төлөөний үгнүүд бас байж л байгаа тийм. Энэ жишээлбэл цөмөөрөө нийтээр хотлоороо энэ төр бол тэр барагтаа болж бидний амьд ярианы хэлэнд бол байхгүй байна. Өөр яруу найр уран зохиолын ном энтертэй харьцаж байгаа тохиолдол бол байж болох юм.
За нэг ийм байна. Одоо тэгээд асуух юмнууд байвал асуугаараа. Энийг асууж чадахгүй.